Дэлгэр Монгол орныхоо 408 цогц цэнхэр дэлгэцээ үзэн суугаа архим олон үзэгчдийнхэн энэ оройн амар амгалан айлтгах мэдчлээ. Сүлд телевизийн хамт олонны зүгээс бэлтгэн хүргэдэг сүлд хэлэлцүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За бид тухайн 7 хоногт анхаарал татсан гол үйл явдлын цөмөөс зочид төлөөлөгчид замун эрдэмтэн мэрэгдээ энэхүү нэвтрүүлэгт урьж оролцуулдаг байгаа. За өнөөдөр бид телевизүүд хэвлэл мэдээлэл эрхчлөөний талаар ярилцах болно. Гэтэл үзэгчид та бүхэндээ өнөөдрийн студид хүрэлцэж ирээд байгаа зочдоо танилцуулъя. За ингээд би баруун гар талаас эхлээд танилцуулаа явчаа. Миний баруун гар талд On TV телевизийн захирал Ган Зориг хүрэлцэж ирсэн байна. За мөн миний баруун гар талд TV1 телевизийн сэтгүүлч Эрдэнэ Чимэг. Мөн Роял телевизийн захирал Тулгабаатар хүрэлцэж ирсэн байна. За мөн Сүлд телевизийн гүйцэтгэх захирал Батбаяр. За Медиапорт телевизүүдийн консорциумын тэргүүн Батцэнгэл хүрэлцэж ирсэн байгаа. За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн тэргүүн дэд захирал Наранбаатар хүрэлцэж ирсэн байна. За Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Батбаяр хүрэлцэж ирсэн байгаа. За мөн Мас телевизийн гүйцэтгэх захирал Баяр Утган маань хүрэлцэж ирсэн байгаа. За мөн TV1 телевизийг төлөөлж гүйцэтгэх захирал Сумья Газар хүрэлцэж ирсэн байгаа. За мөн сэтгүүлч Цэлмэн өнөөдөр студид ажиллаж байгаа. За бидний өнөөдрийн ярилцах гол сэдэв бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн үйл явдал олонний анхаарлыг татж байлаа. Энэ юу гэхээр сонгуультай холбоотойгоор зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол яг сонгуулийн үеэр реклам сурталчилгаа явуулах эрхгүй болж байна гэсэн мэдээллүүдийн дагуу нэлээд олон хүмүүс манай студи руу бас уцтаж санал бодлоо илэрхийллээ. Тэгээд бүгдээрээ өнөөдөр хэвлэлийн эрхчлөөний талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар яриагаа өрнүүлье гэж бодож байна. Тэгээд урилгыг хүлээн авч ирсэн та бүхэндээ бас баярлалаа. За ярилцлага асуудал өнөөдөр яг юунд байна? За энэхүү гарсан хууль маань яг ямар тайлбартаагаар гарч байна? Энэ талаар хэдүүлээ эхлээд яриагаа өрнүүлээд хүн болгон өөрийнхөө санаа бодлыг тусгаад ярилцаа авчи. За хинээс нэхлэх үү? За танаас эхлэе. За өнөөдөр бол бас хэвлэл мэдээллийн энэ Монголын хэвлэл мэдээллийн орон зайд бас баггүй том бараг талаас илүү ачааг нь үрж явдаг ийм улсуудын хувьд бол бас хууль зөрчсөн үйлдэлүүд төрийн зүгээс төрийн эрхүйн байгууллагаас гаргаад байгаа учраас бид аргагүй ихэнд хэвлэлийн орлыг гээд бас холбогдох улсуудад нь өөрсдийнхөө шаардлага дүрм журмаа биелүүлэхийг шаардсан тийм бичиг авч өглөө. Тэгээ энэ юу болоод байна вэ гэхээр сонгуулийн тухай хуулиар зөвшөөрчөд за эрхүйн байгууллагууд нь л хөтөр журам гаргаад тэгээ хаачдаг. Ийм л юм болоод байгаа. Ер нь орчиндаа бол. Учир юу гэхээр сонгуулийн ерөнхий хороо харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад энэ сарын 4-р сарын 26 биш 29 санагдаад байх юм тий. 26-нд гаргалтаа намтарсан ийм шинэ журам гаргасан. За үүнд бол нэр бүхий 18 телевиз ороод за бус телевизийг бол үндсэндээ энэ сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа олон нийт хандсан бие даагчид эсвэл юу гэдэг сонгуулийн ямар нэгэн байдлаар мөрийн хөтөлбөр бүх юмыг сурчилж болохгүй гэдэг ингээд ийм хориглох шийдвэр гарчаад байгаа. Тэгээ үүнийг бас хэвлэлийн эрхчлөө за энэ үзэгч сонсогч сонгогчдын итгэл үнэмшлийг хааш нь хийх үү яах вэ гэдэг асуудал өөрөө босоод ирлээ л дээ. Ер нь альва юмд ингээд зүгээр жамаараа юмд энэ төрийн гар хөл төр өөрөө ингээд шургуулад эхлэхээр л ингээд бүх юмыг болохыг байлгаад ингээд замбараа гүтэд эхэлдэг. Энэ бас л өнөөдөр ийм л байдлаас үүсэлтэй. Энэ сонгуул явуулах төрийн эрхүйн хоёр байгууллага өнөөдөр ийм нэг завхарсан балай хуулиас гадуур юм хийгээл энэ нь өнөөдөр бидний ийм байдал хүрчихэж байгаа байхгүй юу? Тэ. Манай Батбаяр бол хууль зүйн талаас нь сайн тайлбарлаж ярина да. За баярлалаа. За ер нь бол хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн 2.1, 3.1 дэх хэсэг зааснаар хэвлэл мэдээлэлд төр хяналт авахгүй гэж заагаад өгсөн. Гэтэл энийгээ зөрчөөд өнөөдөр сонгуулийн ерөнхий хороо болон харилцаа холбооны зохицуулах газар өөрсдөө нэг хамтарсан журам бариад ингээд хэвлэлийн эрхчлөлийг хаан богдуулах үйл ажиллагаа явуулаад байна л дээ. Сонгуулийн тухай хуулийн 82-ийн 17, 82-ийн 18 дугаар зүйл заагдсан байгаа. Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавина гэсэн энэ эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлээд хууль буруу тайлбарлах замаар бүр
телевизүүд сонгуулийн үеэр телевизүүдийн явуулах нэвтрүүлэгт хяналт хийгээд ойлгож байгаа. Ингээд хууль зөрчөөд байна. Энэ дээр нь бол одоо яг зөв сонгуулийн тухай хуулийн 82-ийн нэгт хэсгийг одоо өргөн нэвтрүүлгийн радио гэсний өргөн нэвтрүүлгийн телевиз гэж хольж хутхан буруу тайлбарлах замаар ингээд сувгийн телевиз энэ төр гэсэн шинэ нэр томьёог оруулж ирээд ингээд сонгуулийн хуулинд байхгүй юм эрхийг эдлээд ингээд үл ойлголцол бохимдлыг үүсгэж байгаа юм л. Ер нь бол үндсэн хуулийн 16-гийн 16 заагдсанаар үг хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшилтэй байх эрх нь нээлттэй байна. Мөн одоо иргэдийн 16-гийн 9-р хэсэгт байгаа сонгох эрх юм. Энэ сонгох эрхээ эдлэхийн тулд иргэд чөлөөтэйгээр энэ нийгэмд болж байгаа үйл явдал мөн тухайн нэр дэвшигчийн талаарх үнэн зөв бодит байдлыг үнэн дүнсний эцэст харьцуулсан судалгааны үндсэн дээр итгэл үнэмштэйгээр сонгох эрхээ эдэлдэг. Гэтэл энэ сонгох эрхийг нь хязгаарлагдвал байдал оруулж албан тушаалаа ашиглаж хэсэн бодлох нөхцөл байдлыг үүсгэж байна. Тийм учраас үүн дээр хэвлийн эрхчлөлийг хамгаалахын тулд телевизийн хүмүүсийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгэхээр энэ сонгуулийн ерөнхий ороо за харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ хуулинд бол өөрсдөө тайлбар хийгээд журам баталчихжээ. Тэгэхэд өөрсдөө хуулинд тайлбар хийх эрх нь байгаа юм уу? Үндсэн хуулийн 51-ийн дөрөв хэсгээр улсын дэд шүүх зөвхөн тайлбар хийх хэрэгтэй. Гэтэл энэ улсын дэд шүүхийн тайлбар хийх эрхийг энэ харилцаа холбооны зохицуулах хороо дураараа эдлээ. Ингээ хуулийг өөрийнхөө ойлгосноор тайлбарладаг. Ард түмэн өөрийнхөө ойлгосноор тайлбарладаг. Бид өөрийнхөө ойлгосноор тайлбарладаг. Гэхдээ бидний өөрийнхөө ойлгосноор тайлбарлахыг нотлох хэд хэдэн хуулийг зохицуулдаг. Сонгуулийн тухай хуулийн 82-ийн 4, 82-ийн 8 дахь хэсгүүдэд бол телевизүүд тэр сувгийн өргөн нэвтрүүлгийн гэж ялгахдахгүйгээр тухайн сонгуульд оролцох бүрэн эрх юм чөлөөтэй нээгээд өгсөн. Гэтэл энэ эрхийн дурдахгүйгээр зөвхөн өөрийнхөө ойлгосон баталсан журмаа бариад л байдаг. Тэгээ ингээд үйл явдал үүсгэж байна. Тэгэхээр хэдхэн телевизүүдийн асуудал биш энэ хүү телевизүүдийн ард маш олон үзэгчид телевиз болгоны ардталд бас маш олон хүмүүсийн ажил хөдөлмөр байгаа. Тэгээд яг ямар шалгуураар эдгээр телевизүүдийг инхүү одоо сонгон шалгууруулж авсан юм бол зөвхөн одоо кабелийн гэхээр одоо яг шалгарсан байгаа телевизүүд болохоор мөн адилхан кабелаар явуулдаг өргөн нэвтрүүлэг цацдаггүй телевизүүд ч байж байгаа. Тэгэхээр яг энэ ямар шалгуураар чухам энэхүү одоо телевизүүдэд сонгосон юм бол дээрэс нь өнөөдөр бол бас төрийн 3 өндөрлөгт өргөх чөглөө шудраг өрсөлдөө эргэлгчийн төлөө газар очлоо. За мөн одоо холбогдох албан хүмүүст бол бас бичиг сачгаа хүргэлээ тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр та бүхний бас байр суурийг сонсъё гэж бодож байна тийм ээ. Бүгдээр яг бүгдээрэнд микрофон нээлттэй байгаа учраас бүгдээр яг өөр өөрхөн байр суурийг явж. Тэгэхээр эхлээд Наранбаатар дөрвөөс эхлэе явж. Саяхан одоо 4-р сард баг энэхүү журам батлагдчих үед бол дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрөө бол тэмдэглэж байсан гэх ийм л хугацаанд бол энэ журам гарсан юм байна. Ер нь юм их цахаа алдсан хэтэрсэн шинжил хүмүүс энэ дээрээс авах дахиад л гарч байна л. Хурлын сонгуульд болохоор мэдээллийн хэрэгслүүд явуулж болно гэж заасан байдаг. Тэнд харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нь өргөн сувгийг ялгчдаг. Энийг одоо шинэ одоо зүгээр харж байгаагаар тайлбарлах юм бол өргөн нэвтрүүлгийн эрхүүд нь дандаа эрх мэдлэг өгөхий мөнгөтэй улсын хурлын гишүүд болоод бус хүмүүс байгаа. Одоо өргөн биш сувгийн гэдэг улсууд нь одоо жинхэнэ утгаараа энэ салбарт ажиллаж амьдарч мэргэжлийн карьерийг хөөж үнэ тэмдэрч ажиллаж байгаа хүмүүс. Энэ хүмүүс бол одоо жишээ нь сонгуулийн сурчлагаанд оролцох, хүнд үнийн зөв мэдээлэл өгөх одоо энэ Монгол улсад болж байгаа энэ ажлууд оролцох хэрэггүй байх нь л дээ. Утга нь ерөөсөө тийм харагдаж байна. Тэгээд нийтдээ 50 орчим сувг одоо тэдний нэрлээд байгаа шүү дээ. Нэрлээд байгаа шүү дээ. Сувгийн телевиз байна гэж. Хамгийн багадаа нэг 40 хүн ажиллана. Энэ 2000 хүн. Нэгдгэл юм байлээ. Ямар нэгэн уулуурхай юм ярингуудаа нэг жалганд байгаа 5 айлын асуудлыг ярьд юм билээ. Тэгвэл яагаад хэвлэл мэдээллийн салбарт телевизийн салбарт ажиллаж байгаа энэ 2000 хүн амьдлыг тэрний ардын хүний 3 гэж тооцолд 6000 хүний амьдралыг айлыг яагаад үл тооцож байгаа юм? Яагаад Монгол улсын ер нь зах зээл угаасан баг гэдэг. Хэвлэл мэдээллийн зах зээлийн тэргийн дагаад баг болж байгаа үйл явдал цөөн үндэсний хэмжээний одоо шинэ реклам сурталчилгаа явуулах компани цөөхөн тэр яг тэрүүгээрээ санхүүжих ёстой хувийн чөлөөт радио телевиз сонсдгуулүүд
сонгуулийн үе болонгуудаа энэ хэд яхаараа зөвшөөрөгддөггүй. Эрх мэдэлтүүдийг болохоор зөвшөөрөгдөж явдаг юм бэ. Энэ үл ерөөсөн энэс өөр яг үндэ тайлбар олдохгүй байна, харагдахгүй байна гэх талдаа. Нийтдээ 3500 орчим би зөвхөн буруу тооцсон байж магадгүй. 3500 орчим нэр дэвшигч байна гэж би сонссон. Хүн мэдээлэл авах хэрэгтэй гэдэг байна. Бид нар одоо шинэ хэвлэлийн хэрэгчлөө гэдэг чинь тэр шүү дээ. Хүн хэвлэлийн хэрэгчлөөтэй нэг хэсэг нь нөгөөх нь мэдээлэл авах хэрэгтэй. Яагаад нэг хэсгийнх нь хэвлэлийн нийтлэх хэрэгчлөөг хаагаад нөгөө хэсгийнх нь мэдээлэл авах хэрэгчлөөг нь боомлж байгаа юм. Ахаад л зөвхөн өөрсдөө 76 хүн өөрсдөө таньдаг гэж ойлгоод хүн үү. Тийм л хууль хийгээд байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэрнийхээ үргэлжил болгоод өөрсдийнхөө телевизээр өөрсдөө гаргачих юм байна л да. Тийм ээ. Тэр ийм зарчмаар бол явахгүй. Энэ бол буруу юм аа. Энэ үндсэндээ биш тэ Монгол улсын үндсэн хууль заасан хүний эрх. Тэр байтугай олон улсын нүүбийн хаалтыг заасан хүний хэвлэлийн нийтлэг хэрэгчлээ, хүний мэдэх эрх энийг шууд зөрчих хэрэг байхгүй. Одоо яг гадны хаймыг тоодгүй байж л тий. Одоо нэр хүндээ алдсан хээгээ барсан Монгол улс. Тэгвэл яагаад үндсэн хуульд заасан, сонгуулийнхаа хуульд заасан юмыг хэн нэгэн балган сүрэн, хэн нэгэн дарга, эсвэл хэн нэгэн даргын тохиур яагаад өөрөөр шийдэт байгаа юм? Энийг энэ хүмүүс анхаарч үзэх хэрэгтэй байх. Энэ өргөн олон төм мэдээлэл авч үйж зөв сонголтоо хийх байх. Энэ асуудал яг энэ жил ганцхан гараад байгаа юм биш үү? 2012 оны улсын хурлын сонгуулиар бас яг ийм асуудал гарч ирсэн. Тэгэл бас ингээл нэг хэдэн гавлын төлөөцсөн бас ингээл нэг холбоо юмнуудаа байгуулад ингээл очиж гууж түүжиж бас ингээл нэг хэвлэл мэдээлэлээр ярьж энэ асуудлыг бас нэг найштай гайгуураар шийдвэрсэн. Тэгээд энэ өргөн суугийнх өргөн нэмтрүүлгийнхэн болохоор яагаад одоо бүх одоо тэр их мэдээлэл одоо тэр өрмийн хосч идэж болоод байдаг. Кабелийн сувгийнх ингээд одоо яг өөрсдийнхөө бор зүрхээр явж байгаа хүмүүс очиод тэр нэг хосмын хосч идэг. Тэр нэг дандаа нэг тэр муу муухай юм дээр нь очиж идэг. Тэгээд хамгийн муу муухай нэр өмдөд бүгдөө л кабелтэй зүүн муу муухай инжигч идэг. Тэгэд энэний зан зүгээр тэр 18 телевизийн асуудал гэж ярихаас илүүтэйгээр энд бас нэг юм байгаа юм л да. Энд сонгуулийн үеэр сурталчилгаа явуулж болохгүй, нэвтрүүлэг явуулж болохгүй гэж байгаа 50 телевизийн үзэгчтэй асуудлыг хөндөж байгаа. Энэ хүмүүс өөрсдийнхөө хуулиар олгогдсон эрхийн дагуу өөрийнхөө үзэх гэсэн нэвтрүүлгийг үзэж, өөрийнхөө үзэх гэсэн сувгийг чөлөөтэй үзэх тэр эрхэнд нь шууд алдчихж байгаа. Хоёрдугаар тэр сонгуульд нэр дэвшиж байгаа Наранбатар тэр үлж л да 3500 гаруй хүн байгаа гэдэг. 2012 оны сонгуулиар 450 хүн нэр дэвшиж байсан. Сонгуулийн ерөнхий орооноос авсан гэдэг. Одоо 2016 онд 4500 энэ хэд дахин нэмэгдсэн байна. Тэгээд сонгуулийн сурталчилгааны хугацаа хэд оног үлээ. Тэгэхээр энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийн одоо өөрсдийгөө сурталчилж олон нийтэд таниулах тэр эрхэнд нь бас давхар алдчихж байгаа. Тэгээд энэ мэдчлээ яриад яваад байх юм бол маш олон асуудал байгаа. Дээрээс нь сэтгүүлчтэй. Сэтгүүлчдийн хэвлэн нийтэлж эрхлэж өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэж явах тэр эрх нь бас боомлоо хаачиж байгаа. Тэгээ сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй гэхээр одоо энэ 50 төлөв заах юм. Сонгуулиар одоо бүгд одоо эфир хаагаад одоо тэгээд явах юм уу? Энд чинь ганцхан юу 50 төлөв зэфир хаах бүн дээр ч ахаад бас юуны Sky Media дэдэн шигээд эдгээр ч гэсэн бас энэ үйл ажиллагаа зогсоох юм хэмжээнд хөвчөж байгаа байхгүй. Тэр энэ сумын одрын хэлсэн дээр нэг юм байна л та. Энэ зөвхөн энэ 18 телевизийн сурталчилгааны цаг хомс байгаа. Энэ нэр дэвшигчдийн одоо эрхийн талдж байна гэдэг. Энэ дээр бас нэмээд хэлэхэд энэ 18 монопол телевизүүдийн энэ хомсхон цагт асар өндөр үнэлгээ тогтдог. Энэ үнэлгээ өөрөө эргээд одоо би дааж нэр дэвшиж байгаа ч байдаг юм уу? Шин залуу нэр дэвшигчдэд асар их дарамт учруулж байгаа. Мөнгөтэй хэдэн олигарх нэр дэвшигчд нь ч юм уу томчууд нь мөнгө төлөөд хэдэн том телевизээр юм явуулж болдог. Бусад дөнгөж гарч ирж байгаа залуу нэр дэвшигчид энэ улс эх орныхоо төлөө явъя гэж байгаа залуучууд маань ямар ч тийм санхүүгийн боломжгүй болчиход байна. Энээс ингээд дагаад маш олон асуудлууд үүсэж байгаа л да. Тэгэхээр яг шалгуурын хувьд ярих юм бол эн чинь яг телевизийн стандарт ярих юм бол яг стандартыг тавьдаг одоо харилцаа холбооны зохицуулахор байд юм уу тий.
мэрэгжлийн байгууллагууд бол телевизийн институт тийм одоо том институт байх хэвээр, тэдэн метр квадрат байх хэвээр. Тийм тоног төхөөрөмж хэрэглэх хэвээр. Хамгийн наазах нь одоо тэдэн боловсон хүчин ажиллах хэвээр гэж ярьдаг мөртлөөсөө яг ийм сонгол болохоор та нарт бол телевиз биш ээ. Та нар бол сувг юм аа гэдэг ийм асуудлыг ярьж байгаа. Энд дээр бас нэг зүйлийг бас тодтогч хэлмээр байна л да. Ерөнхийдөө төрийн байгууллагууд өөрсдөө ер нь бол төрийн байгууллага хувийн хвшлээ боомлдог ийм асуудлууд бол жил дараал нь бол гарч илээ л да. Тухайлх юм бол яг сонгуулийн хуулийн зааснаар 82-ийн 8 дээр бол Монгол улсын нутаг дэвсгэр нийслэл орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлж болно гэж заасан хэрнээ за дагалдах журам дээр болохоор зэрэг нэр бүхий одоо телевизүүдийн жагсаалтыг гаргаад 50 гаруй одоо телевизийн хувь заяа тэгээд хэвлэл нийтлэг хэрэгжүүлөө цаашлаад сонгогчийн одоо сонгогч сонгогдох эрх одоо эзэлж байгаа иргэдийнхэн одоо эрхийг одоо бүдүүлгээр зөрчиж байна л да. Тэгэхээр энэ дээр бол харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Балган сүрэн сонгуулийн ерөнхий хорооны дарга Содном Цэрэн нарын одоо хамтран гаргасан энэ журам дээр бол нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар энэ асуудлыг одоо нэг тийш нь шийдэх нь одоо зүйн хэрэгээ. Тэгэхгүйгээр одоо энэ 50 гаруй телевизийн уран бүтээлчдийн хийж байгаа ажил албыг нөгөө талаар бол явуулахгүй байх. Иймэрхүү зүйлүүдийг бас нэлээдгүй одоо хүндрэл дагуулах юм нөхцөл байдал одоо одоогоор бол харагдаж штэ. Тэгэхээр ер нь бол энэ ганцхан зүгээр нэг 50 телевизийн асуудал биш, Монголын ард түмний асуудал. Монгол улсын үндсэн хуулийн зааснаар Монгол улсын иргэн бүр сонгогдох хэрэгтэй. Сонгох эрхтэй иргэдийнхэн одоо яг сонгох эрхийг боомлж байна. Эдгээр одоо 50 гаруй телевизийн үзэгчдийн мэдээлэл авах эрхийг одоо хааж штэ. Нөгөө талаараа энэ жил 2016 онд бол их онцлогтой сонгуул болж байгаа. Богино хугацаанд маш олон 4000 гаруй нэр дэвшигчид нэр дэвшиж байгаа энэ үед тэр хүмүүст одоо цаг нар олдохгүй байх ийм зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл эдгээр нэр дэвшигчдийн бол эрх бүдүүлгээр зөрчигдөж штэ. Тэгэхээр энэ дээр бол холбогдох газрууд тодорхой арга хэмжээг богино хугацаанд авч бидэнд бол мэдээллийг ирүүлж ингэж ажиллах нь одоо зүүн хэрэг маа л гэж бас хэлмээр. Бид нар бол энэ сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл авахар яагаад энэ манай телевизүүдээр юу явахгүй байгаа юм бэ? Сурталчилгаа явах боломжгүй юм бэ гэдэг асуултыг асуухаар ямар хариулт ирүүлж ийнэ гэхээр танах бол хуулийн дээр байхгүй байна. Танах бол телевизээр явна гэсэн байхад танах бол телевиз биш ээ гэдэг энэ нэр томьёоны юм жижиг юм яриад байгаа байхгүй. Сувгаар бол юу явахгүй, сонгуулийн сурталчилгаа явахгүй. Телевизээр бол явна, өргөн нэвтрүүлгийн телевизээр явна, кабелийн сувгаар бол явахгүй гэж. Тэгээ сая түрүүн тулгаа захирал бас хэлсэн шүү дээ. Яг ийм нэг стандарт яриад эхлэхээр телевизийн стандарт ярьдаг. Гэтэл бид нар бол ялгаа байхгүй, өргөнийх байна уу, кабелийнх байна уу, адилхан стандартыг мөрддөг. Адилхан технологийн дагуу явдаг Тэн дээр бол яг адилхан боловсон хүчин ажиллаж байна. Мэргэжлийн тэр зураглаач нь байна, эвлүүлэгч нь байна, найруулагч нь байж байна. Хөтлөгч одоо юу гэдгийг инженерүүд бүх хүмүүс нь байж байгаа. Энэ хүмүүс нь бүгдээрээ байгаад ажиллаа хийгээд үр дүнд нь юу юм гэхээр үзэгчдэд хэрэгтэй олон нийтийг соён гэгэрүүлэх контентууд мэдээллүүдийг түгээж байгаа. Яг адилхан энийг хийгээд явж байтал яг нэг сонгуул болно. Танах бол телевиз биш ээ. Та нар бол одоо нэг юу юм баг студи юм уу юу юм сувг гэдэг чинь өөрөө бол ерөөсө хуулинд ороогүй учраас гэдэг юм ялгаа гараад ирж байгаа. Тэгээ энэс цаашлаад хор уршигыг аваад үзэхээр нөгөө нэг 18хан телевизээ гаргаад ирсэн. 18 телевизтэй өгсөн цагийг нь тоолохоор их бага цаг байдаг. Үнийг нь аваад үзэхээр маш өндөр үн гараад ирсэн. Бид нар бол албан бус мэдээгээр байгаа шүү дээ. Энэ 18 өргөн нэвтрүүлэг ингэж яриад байгаа телевизүүдийн бол сонгуулийн сурталчилгааны үеэр сурталчилгаа явах бүх цагууд нь дууссан гэдэг юм яригдж байгаа байхгүй. Дуусцаа. За магадгүй ингээд ганц нэг цаг үлдсэн байна танах баг яах юм. Минутанд 500 мянгаар авах юм уу яах юм гэдэг юм ярьж гин гэж. Тэгэхээр бидэнд хин хандж ийн вөхөр энэ нөгөө нэг бие дагчид жижиг намын нэр дэвшигчид энэ дээр ярьсан 2-3 мянган хүн байна гэж энэ хүмүүсийн нөгөө нэг үлдсэн хүмүүс чи бидэнд хандж байгаа. За том телевизэд хандлаа бидэнд бол цаг болтохгүй байна. Энэ цаг нь бүгдээрээ дууссан гэдэг юм яриад байна. Цаг нь дууссан эсвэл бидний мөнгө хүрэхгүй байна. Тэгэхээр танах тэр юм хийе гэхээр манайхыг хийх бидний хийх боломжийг нь бол энэ Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хороо сонгуулийн ерөнхий хороо хамтраад нэг журам гаргацдаг. Энэ журам дээр энэ телевизүүдээр л зөвхөн явна шүү гэдэг нэг телевизүүдийн нэр зоогоод өгсөн. Бидний нэр бол тэн дээр ерөөсөө байхчгүй тэгсэрнээ явуулж болохчгүй гэсэн юм байхгүй. Нэг ийм юм ороод ирж байгаа. Дахиад дээрэс нь нэмээд 2012 оны сонгуул дээр яг энэ асуудал байсан уу гэвэл байсан. Нэмээд юу орж ирж байгаа вэ гэхээр
энэ сонгуулийн сурталчилгааг явуулах хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн ерөнхий орооноос зөвшөөрөл авна гэж. Өөрөөр хэлбэл энэ төр засагчин улам одоо Монгол Улсын ерөнхийлөгч ярьдаг те энэ ухаалаг төртөө болъё, цомхон болъё, хялбархан асуудлаа шийддэг болъё гэж ярьдаг, уриалдаг бид нар ч гэсэн энэний төлөө явж байгаа. Гэтэл улам л нөгөө нэг хүнд суртал гэдэг нөгөө нэг зөвшөөрөл авдаг. Сонгуулийн ерөнхий орооноос зөвшөөрөл аваагүй бол чи реклам явуулах эрх байхгүй шүү. Хүн мэдээлэл хэрэггүй шүү л гэдэг ийм юм яригадаад байдаг. Ингээд ийм ардаа бол маш их хор хохирол байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ олон телевизүүд чинь яах энэ сонгуулийн үеэр яаж ажиллах юм? Нөгөө байгууллагууд бидэнтэй хамтарч ажилладаг хувийн хвшлийн бизнесийн бол сонгуулийн үеэр ямар ч сурталчилгаа мэдээлэл явуулдаггүй. Яагаад гэвэл энэ үед сонгуулийн сурталчилгаа телевизүүдээр явдаг, сонгуулийн уур амьсгал явдаг учраас бид нар бизнесийн мэдээлэлээ энэ үед бол зогсооно гэдэг байдал бол байдаг. Ингээд энэ үед бол энэ 50 телевизийн ард байгаа энэ 2-3 мянган хүн яах юм бэ? 5-6 мянган Монгол улсын иргэд одоо яах вэ гэдэг асуудал энэ дээр бол бас байж байгаа. Тэгэхээр энэ ч үүднээсээ бид нар бол Монгол улсын ерөнхийлөгчд, Монгол улсын их хурлын даргад, ерөнхий сайдад бол дэмжлэг хүсэх тухай бол бичгүүд хөргүүлсэн. Тэгэхээр энийг бол бас хүлээж авч бидэнд бол ард түмтэйгээ хамт байж энэ телевизүүдийн асуудлыг бас шийдэх болов уу гэж бас найдаж хүлээж байна. Дэмжлэг хүсэж байгаа юм байхгүй шаардах хэрэгтэй шүү. Ер нь бол бид нар дэмжлэг мэдээлэл явуулж байгаа. Одоо арга ярьж байгаа л шаардлага хэрэгтэй. Ер нь бол харилцаа холбооны зохицуулах орооноос телевизийн, радиогийн стандарт ер нь бол ярих зөв юм байна. Яг тийм студидтэй, тэдэн камер ийм байхтай одоо шинэ тэдэн оноос хойш одоо шинэ тооноор явуулж байгаа дараа нь HD болох тийм бас тоо гэх мэт тийм ээ. Тийм стандарт бол байх. Тэгэнгүүтээ ягаад төдийгөөс өдөө хүртэл ярихгүй зэгслэхгүй байж байгаа. Одоо сонгуулгууд ярьж байгаа юм. Тэгэнгүүтээ дээр нь зүгээр би анзаараад байхад арай нэг жоохон илүү олон үзэгчийг одоо судалгаагаар аваад байгаа. Арай илүү өвтөх юм бэлдээд байгаа улсуудаа хаан шүү ингийн шүү тэгээ шүү гэсэн шаардлага мэдэгдэл ирээд байгаа сурагтай. Би бас нэг усыг олж харсан. Ер нь биш үү энэ бидэнд энэ Монголын бидний үзээ сууж байгаа Монголын ард түмэд идэх найдах юм бол идэх нь үү? Ер нь байна уу? Одоо 6 сарын 29-нд 50 хүрэхгүй хоногийн дараа сонгуул хийнэ гэдэг тийм. Тэгсэн чинь сонгуулийнхаа хуулийн тойргийг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хорон баталж өгч шийдтээ. Юундаа тохируулж юугаа хийгээд байгаа юм бэ? Тийм ээ. Яг энэний үргэлжлэл яг энэтэй адилхан зүйл чинь өөрсдийнхөө мэдлэлд байдаг 16 за үндсэн радио оруулах юм бол 17-8 суугаар л юмаа явуулаад мэдээж хэрэг их хурлын дарга их хурлын гишүүд нь ихтэйдэл цагаа авна үсттэй. Энэ үнэн шүү дээ. Хэнийг хурах бодлоо яриад байгаа юм бэ? За тэгээд би даасан тэр жижиг намуудын сая ярьлаа тийм ээ. Энэ хүмүүс хаагаараа юугаа явуулах юм? Тэр хүмүүсийн мэдээллийг сонгогчд нь угаараа хаанаас авах юм? Энэ мэт юмуд бол арай хэтэрчтэй байл л. Тэгэхээр ерөнхийдөө бол харилцаа холбооны зохицуулах хорооноос яг энэ журман дээр ямар тоглолт хийж гинэ гэхээр техникийн үзүүлэлтийн талаас тоглолт хийчихэж байгаа байхгүй юу? Өргөн сувгийн гэдэг. Яг үндсэн хэрэг дээр бол кабелийн сувгууд бол харилцаа холбооны зохицуулах хорооноос өгөгдсөн стандартуудыг бол бүгдийг хангацсан. Байнгын шалгалт явж яадаг, байнгын дарамт явж яадаг. Энэ дээр үзүүлээд яг өргөн нэвтрүүлгүүд дээр тийм шаардлага тавьж байгаа юу үгүй юу гэдэг шаардлагыг бид нар дандаа асууж зохицуулах хороонд ханддаг. Гэхэд бол тэрэн дээр бол ямар нэгэн асуудлын хариулт бид нар зохицуулах хороонд одоо өчнөө олон бичгүүд өгжээсэн. Энэ бичгийн хариунуудыг зохицуулах хороо өгдөггүй. Яг өнөөдөр бол сая өөрөө ийм юуны хувьд ялгаатай гэж хэллээ шүү дээ. Яагаад ялгаатай байгаа гэвэл Гацуурчин Чимбат шинэ Монгол телевизийг 800 гаруй сая төгрөгөөс авснаас бусдаар бүгдийг л өөрсдөө авсан шүү дээ. Тэгсэн. Бүгдийг нь өөрсдөө одоо шинэ бидэнд тэр тэнд оролцох хэрэг байсан уу? Оролцоод ялах тийм боломж байсан уу? Үгүй шүү дээ. Үгүй тийм л юм дээр орж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ өөрсдийнхөө бор зүрхээр телевиз байгуулад кабель гэдэг ийм бий бол шинэ технологи бий болоод энэ дээр нь одоо шинэ ашиглаа явж байгаа хүмүүсийг яагаад байгаа юм? Утган дээрээс нь тэр л байгаа байхгүй. Тэр 16-ыг яаж авсан юм? Тэгээ 15 юм. 16 гэдэг нэг нь Гацуурчин Чимбатын Монгол ТV-г асъя л да. Бус нь тэгвэл ямар нэр яаж авсан юм? Тэрийг ил болгоо. Тэгэд та нар сувгийнх та нар кабель явах гэж яа. Уучлаарай. Тэгэхээр одоо нөгөө кабель сувг ингээд ялгчаад байгаа. Яг үнэх хэрэгтээ өнөөдрийн байдлаар бол бүх телевиз олон сувгийн кабелийн телевизүүдийг
Ашиглаад бүх кабелуудаа явуулж байгаа шүү дээ. Өргөн нэвтрүүлэг энэ ч кабелээр явж байгаа. DTS-ээр, сансараар, Univation гэл одоо энэ олон сувгийн үйлчлэгээ эрхэлж байгаа энэ кабелийн сувгуудаар явагддаг байхгүй юу? Тэгэхээр миний ойлгож байгаагаар болохоор өнөөдөр одоо энэ олон сувгийн үйлчлэгээ эрхэлж байгаа энэ сувгууд хүртэл өнөөдөр хаагдах хэмжээнд хүрж байгаа юм байна. Өргөн нэвтрүүлэгт энэ зөвшөөрлөгийг өгчгөр тэд нэр антенаараа цацах юм байна. Тэгэхээр бусад кабелийн телевизүүд тэр сувгийг дамжуулж байгаа тэр кабелийн олон сувгийн үйлчлэгээ эрхэлж байгаа тэр кабелийн сувгууд бас хаагдах юм байна. Үзэгчдэд энэ кабелийг эрхэлж байгаа улсууд бас хаагдах юм байна гэдэг ойлголт бол үзэгчдэд хүрж байгаа гэж би ойлгож байгаа байхгүй юу? Тэгэд хамгийн одоо инээдтэй их юм уу хамгийн хөгийн гаргаж байгаа нэг юм юу байхгүй юу? Өргөн нэвтрүүлэг ингээд 18 телевиз сонгоо гаргачих жаа. Тэгсэн мөртлөө тэр дотроо яг бид нартай адилхан үйл ажиллагаа явуулж байгаа сувгийн телевизээ багтаад оруулаад тэрийг гаргачих жаа. Тэгээд тэр телевиз нь ямар телевиз гэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн 2 дугаар сувг MNB 2 гээд тэр сувгаа оруулчихж байгаа. Тэгээд тэр сувг үндэсний гэдэг нэртэй болохоор тэрний 2 дугаар сувг болохоор орж болоод байдаг бусд нь орж болдгоо. Тэгвэл яг адилхан эрхтгчл байж байгаад эрхтгчл юмнууд гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгээд улсын их хурлаас батлаад өгсөн хуулийн нэг агентлагийн дарга журам гаргаад тэр хуулийг өөрчилж болдог юм уу? Болдгүй юм гэдэг асуудал байгаа байхгүй юу? Зүгээр хууль гаргаад нэг агентлагийн дарга журам гаргаа өөрчилждэг бол энэ улсын их хурл гэж байгаад байна. Бас ямар хэрэгтэй. Хууль гаргаад яах юм? Агентлагийн дарганууд нь журмаа гаргаад тэгэл өөрчлөл явуучих л дээ. Тэгээд энэ антенны телевиз кабелийн сувг гэж яриад. Энэ бол урд нь энэ аналог систем дээр байхад антенны телевиз кабелийн сувг хоёр бол үнэхээр ялгаатай байсан. Цацалтын хувьд ч гэсэн. За хуучин антенны телевиз яадаг гэсэн гэхээр өөр гэсэн пердачк дахин дамжуулагчтай агаараар аль дуртай айлынхаа хоймор заларчдаг байсан. Бид бол кабелийн сувг дахин дамжуулах телевизүүдээрээ дамжиж айл очилдог. Одоо энэ тоон систем шилжээд Монгол улс телевиз тоон систем шилжээд эхэлсэн. Одоо бараг дуусах шатандаа явж байгаа. Тэгэхэд бидний хувьд бол ямар ч технологийн ялгаа байхгүй болсон. Бүгд яг адилхан. Магадгүй зарим кабелийн сувгууд нөгөө мундаг 18 телевизээс илүү тоног төхөөрөмжийн хүчин чадалтай, илүү үзэгчтэй, дуу дүрсний тод ялгаралтай, илүү үзэгчтэй, илүү сайн контент боловсруулдаг сувгууд зөндөө байгаа. Тэгэхээр энэ дээр хуучин тэр ялгааг одоо сувг, телевиз гэсэн хоёр юм гаргаж ирэл сувг бол юу ч биш, телевиз бол бүрэн хэрэгтэй гэсэн зааг тогтов. Одоо бол тэр зааг байхгүй болчихсон. Тэгэхээр харилцаа холбооны зохицуулах хорооноос болохоор та нар телевиз биш учраас оруулах боломжгүй гэсэн тайлбарыг бол өгч байгаа гэдэг бас өдөр хэвлэлийн баг хурлын үеэр та бүхэн мэдгэжсэн л да. Тэгэхээр энэ сувгийн телевизүүд маань өөрсдөө үйл ажиллагааны чиглэлдээ зөвшөөрөл авахдаа телевиз гэдэг зөвшөөрлийг аваагүй байдаг юм уу? Зөвшөөрөл дээр нь телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн зөвшөөрөл байгаа үстэй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос бол яг өөрсдийн төрөлжсөн сувгийн телевизийн үйл ажиллагаа явуулах гэдгээр авдаг юм. Одоо жишээ нь манай телевиз бол мэдээллийн сувг. Мэдээллийн 80% төрөлжсөн чиглэлдээ мэдээллээр үзэгчдийг хангах ёстой гэсэн тийм одоо журмыг гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд энэ 80%-аа бид нар одоо юугаараа бүрдүүлэх вэ? Хүүхдийн мэдээ хийх үү? Эсвэл одоо энэ сонгуул үеэр бид нар эфирээ түр хаах уу? Энэ яг энэ сонгуул үед одоо бид нар ямар мэдээ явуулах вэ? Нийгэм эдийн засаг, улс төр мэдээллийн сувгуудаа бүгдийг ерөөсөө бомлоо хийцэн байгаа байхгүй. Энэ болохоор цаанаасаа санаатаа явуулгаар гэж би бодод байгаа байхгүй. Ер нь бол энэ ийм асуудал яваад байгаа байхгүй, нэг тийм эргэлзээтэй. Одоо жишээлбэл Улаанбаатар хотын хэрэглэгчдийн бас нэлээд өндөр хувь нь бол кабелийн олон сувгийн хэрэглэгчд байдаг. Одоо Univision гэдэг юм уу, Сансар гэдэг юм уу, те Skymet гэдэг юм уу. Тэгэхээр энэ дээр байгаа 40-оос 50-аас 60 телевиз Монголын сувгууд байж байгаа. Тэгэхээр энд үзэж байгаа хүмүүс тэр телевиз нь өргөн нэвтрүүлгийнх байна уу, кабелийнх байна уу гэдэг ямар ч ялгаа байхгүй. Энэ үзэгчдэд бол яагаад гэвэл энэ үзэгчдэд юу хэрэгтэй гэхээр өөрт нь хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй, мэдээлэл шуурхай авах хэрэгтэй, үнэн зөв байх хэрэгтэй гэдэг юм. Эсвэл сонирхолтой контентууд байх хэрэгтэй. Энэ үзэгчдэд бол ерөөсөө энэ кабелийнх нь байна уу, өргөн нэвтрүүлэг нь байна уу гэдэг нь ямар ч ялгаа байхгүй. Ерөөсөө хамаа байхгүй. Гэтэл үзэгчдийн эрхэнд ерөөсөө энэ алдаад байгаа асуудал гэж бид бол бас ойлгоод байгаа байхгүй. Энэ үзэгч хүн өөрийн гэсэн үздэг магадгүй кабелийн сувгтай яриад байгаа одоо энэ албаныхны тайлбарлаж байгаа сувг гэдэг байгаа юмыг нь зөндөө олон хүмүүс үздэг байхгүй. Гэтэл энэ олон үзэгчтэй энэ сувгийг нь та нарын эн чинь бол сурчлага гаргаж болохгүй шүү. Зөвхөн энэ гаргая шүү гэдээ эрхэнд нь бүдүүлгээр ерөөсөө халдаад байгаа юм явдал гарч байгаа. Энэ үзэгчдийн эрхийг бол бас бодоод үзээч. Бодоод үзмээр юм уу? Зарим талаар биш. Одоо шинэ би хараад хэлж байгаа. Би судалгаа
харсал та. Роял, Малчин, Сүлд тийм ээ. Эдгээр бүгдээр энэ ирээд байгаа сувгуудаас нь юу лээ? Өргөн нэвтрүүлгээс хамаагүй л гарцсан шүү дээ. Бүр илүү үзэх шүү дээ. Бүр хүсэн хүлээдэг. Бараг тэр байхгүй бол хүмүүс төвхтэй байдлаар байх. Яг л тийм байдал үүсчихэд байгаа. Ер нь бол яг сонгуулийн тухай хуулинд өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн телевиз гэсэн ойлголт байхгүй. Ийм нэр томьёо бол ерөөсөй байхгүй. Зүгээр энэ өргөн нэвтрүүлгийн гэдэг нэрийг яаж оруулж ирээд байгаа юм гэхээр сонгуулийн тухай хуулийн 82-ийн 1-д өргөн нэвтрүүлгийн радио л гэж байгаа. Ялгаатай байгаа байхгүй. Тэгэл телевиз. Ерөөсөө өөр ойлголт байхгүй. Телевиз дээр бол ганцхан ойлголт. Зүгээр энийг гуйлан тайлбарлаад байгаа юм л харилцаа бол. Сонгуулийн тухай хуулийн 82-ийн 12-т бол улс даяар нэвтрүүлэг засдаг телевиз нэмэгдэл сувагтай бол зөвхөн үндсэн сувгаараа сонгуулийн сурчлагыг хийнэ гэж заагаад өгсөн. Гэтэл MNB гэдэг энэ телевизийн уг нь бол нэмэгдэл сувг л дээ. Тэгэхэд нэмэгдэл сувгаар нь хуулиа зөрчөөд оруулаад ирж байгаа. Өргөн нэвтрүүлгийн гэд оруулаад ирж байгаа. Зөвхөн энэ өргөн нэвтрүүлгийн гэдэг үгийг яагаад хуулинд байхгүй үгийг ингэж оруулж ирээд байгаа юм гэхээр бусдыг төөрөгдүүлэх байдалтай л ашиглаад байгаа. Сонгуулийн ерөнхий хороо өөрөө 82-ийн 12-ыг зөрчичөөд байхад чимээгүй л суугаад байгаа. Сонгуулийн ерөнхий хороо бол яг 5-1 дээр зүйл дээр зааснаар бол ил тод шудраг өрсөлдөөнтэй байдлыг хадгална, хуулийг дээдлэн ажиллана гэсэн үүргүүттэй. Тэгсэн ирнэ энэ үүргээ биелүүлж байгаа юм байна. Өнөөдөр сонгуул бодлиантуулах, иргэд сонголтоо зөв хийх ийм эрхцэн орчинг бүрдүүлэх, нөхцөл байдлыг үүсгэх энэ тал дээр бол сонгуулийн ерөнхий хороо ерөөсөө ажиллахгүй. Харин ч бүр одоо иргэдийн дунд бухимдал үүсгэж, үл ойлголцол, сонгуулийн сурталчилгааг нэг талд нь давуу байдал олгож өгч байна л. Учир нь бол одоо энэ 17 энэ телевиз бол нэг сарын дотор 18 хоногийн дотор 500 гаруй сая төгрөг олох боломжтой болоод ирж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр энэ сонгуулийнхын цагууд нь дууссан байна. Гэтэл 1 минутанд 500 мянга бодоод үзэхээр нэг цаг нь өдөрт нэг цагаас 30 сая төгрөг болоод ирж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэнгээр одоо ингээд санхүүгийн хувьд ч гэсэн бүр илүү давуу байдал олгоод явчихж байгаа юм л да. Энэ нь өөрөө албан тушаалаа уруулан хясан боогдуулах замаар бусдад давуу байдал олгох гэсэн энэ гэмт хэргийн шинжийг бүрдүүлээд байгаа. Мөн одоо эрүүгийн хуулийн 139-ийн 1-д байдаг л да. Сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саат хийх гэдэг. Энэ гэмт хэргийн объектив шинж болохоор бусдын мэдээллийг олон нийтэд тараалахгүй тулд. Ингээд энэ нөхцөл байдлыг бол угаасаа тэр харилцаа холбооны зохицуулах газар санаачлан сонгуулийн ерөнхий хороо дэмжснээр энэ үйлдэл одоо ингээд биелэлээ болоод байгаа. Тэгэхээр зэрэг энэ хууль бус үйлдэлтэй бол эвлэршгүй тэнцэнэ гэдэг. Ингээд телевизийн нөхдөд бол яваад байгаа л да. Энэ нь бол зөв зүйтэй зүйл гэж бодож байна. Тэгэхээр өглөө бид нэр сонгуулийн ерөнхий хороон дээр очисон л тоо. Сонгуулийн ерөнхий хорооноос бид нэр одоо иймэрхүү юутай асуудлаар явж байна гэхээр үгүй бид нэр одоо телевизийн талаар бүр мэдлэг байхгүй. Тэр нь өргөн байна уу, бүдүүн байна уу, нарийн байна уу гэдэг юмыг юусоо мэдэхгүй. Үгүй тийм инээдтэй хариулт биднэрт өгж байгаа байхгүй. Тэгээд тэрийг та нар одоо тэгээд яаж энэ дээр үндэслэсэн юм гэхээр тэр мэрэгжлийн байгууллага харилцаа холбооны зохицуулах хорооноос л ийм сувгуудын нэр өгсөн болохоор бид нэр тэрэнд нь л тэр зөвшөөрлийг өгнө. Та нар одоо тэр харилцаа холбооныхоо зохицуулах хорооны тэр журмын талаар л ярина гэхээр хуулиас давсан журмыг баталдаг агентлаг гэдэг юм ерөөсөө байж боломгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр зүгээр үгэн дээр тоглолт хийцэн. Тэр өргөн нэвтрүүлгийн гэдэг үг бол ерөөсөө одоо баг социализмын үеийн гэдэг нэр томьёонд баг оруулахар тийм үг байхгүй юу? Хоцрогдсон нэр томьёо. Тэгэхээр одоо хүртэл одоо зохицуулах хорооны одоо тэр бодлого юмнууд нь бол ягаасаа л яг л нөгөө социализмынхаа үеийн тэр шатанда байна уу, хоцрогдсон байна уу, хуулиа мэдэхгүй улсууд байна уу гэж баг харахаар байгаа байхгүй юу? Үгээ зөв олж уншиж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Өргөн нэвтрүүлгийн радио гэд таслал тавиад телевиз гэсэн байгаа байхгүй юу? Телевиз дотроо телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийн гэсэн хоёр чиглэлтэй байна. Тэгэхээр тэрийг юуных өөрсдийнхөө журман дээр болохоор өргөн нэвтрүүлгийн телевиз гэдэг ингээд үг нэмээд оруулчихсан, хачир нэмээд оруулчихсан. Хөөе сайн байна уу гэдэг дээр хөөе сайн байна уу юу вэ гэдэг үг нэмдэг шиг л иймэрхүү л хачин журам батлагчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь болохоор зөвхөн энэ жил биш шүү дээ. 2012 оны сонгуулиар бас яг ингэж яригдсаар байгаа л тэгэл нөгөө л нэг хуучин хിവэрэ. Яг л нөгөө л 2010 онд гарсан.
Аль нь нарийнх нь нэвтрүүлээд байна вэ? Одоо аль мэдгэж байгаа юм уу? Наад талаа ТV-нийг үзэх. Ерөөсөө үзэгчдэд ТV та үзэх. ямар ч шалгах Наад талаа ер нь одоо би сэтгүүлчтэй төлөөлөд энэ сууж байгаа. Хэрвээ хууль нь тэгж гарсан бол хуулийг давсан журам дүрм гэж угаасан байдаг. Таад явуулах хэрэгтэй юм биш. Яах юм? Бид хуулиар ерөөсөө одоо тэгээд дээр нь би зүгээр буруу ойлгоогүй бол дээд шүүхийн тайлбар гаргах эрхийг саацсан байна. Тэгэхээр энийг тайлбарлах боломж байхгүй байгаа учраас харилцаа холбооны зохицуулах хорооны тайлбарлаж байгаа бол энэ телевизийн нэвтрүүлэг эрхэлж байгаа энэ одоо шин үзэгчдэд нэвтрүүлэг юмудаа хүргэж байгаа хүмүүс та хэд бас тайлбарлах хэрэгтэй. Адилхан нөгөө субъект нь. Тэгэхээр өөрсдийнхөө л явуул та. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө тайлбарлал ийм энэ дээр гарч ирж байгаа байхгүй. Ерөөсөө кабелийн сувг гэдэг нэр томьёо энэ сонгуулийн хуулинд ерөөсөө ороогүй. Тэгэхээр бид нэр ер нь энэ хуулиар зохицуулах ёстой юу үгүй юу гэдэг асуудал ахаа гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар магадгүй тэр 18 хоногт нь би баригдахгүйгээр өнөөдрөөс сурталчилгаагаа явуулаад эхэлчих болохоор юм шиг хуулийн дээр бол байгаад байгаа байхгүй. Ерөөсөө сувгийн зохицуулт энэ дээр байхгүй. Бид нар өөрийнхөө талаас тайлбарлах юм бол тийм. Тэгэхээр хилцэл байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тим юм бол байгаа яваад байгаа байхгүй. Тайлбарлах юм бол өөр өөрийн талаар тайлбарлах. Алдуураа бол энэ хууль чи ерөнхийдөө энэ жил бол ард түмэн одоо энэ олон жил 76 гишүүнийг одоо сонгосон. За зарим нь бол одоо энэ жилээс бол одоо хасья гэдэг ийм санал бодолтой одоо ард иргэд бол яг тийм бодолтой байгаа шүү дээ. Одоо энэ жил бол 16 оны сонгуульд шин залуу одоо энэ улс төрчдийг дэмжих ёстой гэдэг ийм яваад байгаа мөртлөөс энэ одоо шин залуу улс төрчдийг дэмжих ямар ч тийм бодлого байхгүй. Бодлогоороо угаасаа хэвлэл мэдээллийн байгууллага дээрээс нь одоо хуулиараа бүгдийг хязгаарлаад зохицуулаад ингээд өөрийгөө олон түмэнд таниулах одоо өөрийгөө одоо зөв илэрхийлэх тэр боломжийг нь бол 100% хасаад өгчөж байгаа байхгүй. Тэгээд 18 хоног дотор бол тэр 18 телевиз дээр бол мөнгөтэй нэг хүн бол өдөрт одоо тэр өдрийн цацах 60 минутыг бол шууд мөнгөнд төлж өгөөд ганцаараа ч явах боломжтой. Тэгэхээр энд бол одоо тэр 3-4 мянган хүний эрх ашиг дээрээс нь энэ 3 сая хүний эрх ашигыг бол шууд одоо ингээд хязгаарлаж байгаа асуудал гэж ойлгож байна. За баярлалаа. Ингээд хилцүүлэг маань үргэлжилж байна. Хэсэг хугацааны завсарлагын дараа бид эргээд уулзъя. Тэгэхээр бидэнтэй хамтдаа байгаа хүмүүзэгчдтэй бид өнөөдөр хэвлэлийн эрхчлөө, зам сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байгаа нэг асуудлын талаар ярилцж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэсэг хугацааны дараа студид эргээд уулзъя. За сүүлд хилцүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр сонгуулийн үеэр зөвхөн 18 телевиз реклам сурчлагаа явуулах өргөн нэвтрүүлэг эдгээр телевизүүд явуулж. За бусад телевизүүдийн хувьд бол боломжгүй гэсэн энэхүү журам гарсантай холбогдуулан бид өнөөдөр одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай ярилцж байгаа. Тэгэхээр бид яг энэ сэдвийн дагуу иргэдээс бас яриа авсан байгаа. Одоо иргэдээс авсан яриагаа хүргээд эргээд студидтэй уулзъя. Би бол тэр бол буруу гэж үзэж байна. Адилхан мэдээллийн хэрэгслүүчээс бүхэл телевизэд л зөвшөөрлөх ёстой гэж бодож байна. Телевизүүдийн энэ адилхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эрх тэгшил байх хэрэгтэй шүү дээ. Заавал нэг 18 телевиз тэрэн цаана улс төрийн шоу, улс төрийн тийм зорилготойгоор ихэнх телевизүүд тийм л байна шүү дээ. Мэдээллийн тэр тэнцвэртэй биш байдал хадгалагдаж байна гэсэн үг шүү дээ. 18 телевиз төгж байна гэдэг бол тийм ээ. Миний бодлоор болохоор бүх телевизээр бас адилхан сонгуулийн сурталчилгаа явуулах зүгээр юм болоо гэж бодож байна. Ер нь бүх телевиз яг тэгш явуулах хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тийм. Хуулийн их тэгш гараад зүгээр тийм. Тийм л бодолтой. За эргээд тавтаа морилон үзэгчтэй. Тэгэхээр бид өнөөдөр одоо энэхүү үйл явдлын эргэн тойронд болж байгаа асуудлуудын талаар та бүхэндээ нэмэлт тайлбарыг хүргэхээр, нэмэлт мэдээллийг хүргэхээр өнөөдөр хэлцүүлгээ энэ сэдвийн хүрээнд явуулж байгаа. За ингээд үйл ажиллагааны чиглэл бол яхаа аргагүй телевизэд байх ёстой бүхэл чиглэл боловсон хүчин техник тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулаад байдаг. Гаргаж байгаа контентууд, нэвтрүүлгүүд нь ч гэсэн телевизийн одоо шаардлагад нийцсэн одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байдаг мэргэжлийн боловсон хүчинтэй эдгээр телевизүүд маань өнөөдөр яагаад ийм байдал хүрэх болов. Тэгээд түрүүн бол бас
гам зэрэг захирал ярьлаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ дэлгэрүүлээ цааш нь ярья гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол үзэгчдэд эцэст гаргаж байгаа одоо мэдээлж байгаа мэдээлэл, гаргаж байгаа нэвтрүүлгүүд нь чанартай үзэх дуртай юм байх нь одоо өргөн нарийн буюу одоо нөгөө кабелийн байна уу юу байна уу энэ бол төдийлөн мэдэгддэггүй гэж ярьж байсан. Тэгээд энэ дээр хэдүүлээ бас тогтоол ярилцъя гэж бодож байна. Нөгөө хуулийн бид нар түрүү цогц сурдад өнгөрлөө шүү дээ. Энэ сонгуулийн хуулийн дээр бол ерөөсөө сувг гэсэн ямар ч зохицуулт байхгүй. Сувгаар явуулна, эсвэл сувгаар явуулахгүй гэсэн зохицуулт байхгүй. Тэгэхээр бид нар харилцаа холбооны зохицуулахаараа гэдэг байгууллага нь өөрөө хуулийг өөрийнхөө тайлбарлаж байгаа бол түрүүнд энд Наранбаатар дарга хэлсэн дээ. Тэгвэл бид нар бас өөрсдийнхөө хуулиар тайлбарлаж байна. Бас эрх нь хэрвээ байдаг юм бол. Тэгвэл сонгуулийн хуулийн дээр сувг гэдэг нэр томьёо байхгүй учраас энэ хууль бол бидэнд ерөөсөө хүчин төгөлдөр бос хууль юм байна. Бид энэ хуулинд захирагдахгүй юм байна. Ингээд аваад үзэхээр бидний өнөөдрийн энэ тавьж байгаа хүсэлт шаардлага бол ер нь бол эцсийн бүлэгтээ бид сонгуулийн тэр нэвтрүүлэг мэдээлэх эрхийнхээ хүрээнд мэдээлээд явхад бол ямар нэгэн хууль тогтоомж зөрчихгүй байна гэж бид бол хараад эхлэхэд хүрч байгаа. Тэгэхээр энэ талаас бол бас хуулийн талаас нь манай Батбаяр өмгөөлөгч бас ярих бах гэж би бодож байна. Тэгээд Батбаяр өмгөөлөгчөөс бас энэ зүйлээр нэг зүйлийг тодруулж асуумаар байна л да. Тэгэхээр энэ тогтоолын хавсралт дээр гаргасан тэр журамд нь за энэ кабелийн сувгуудыг хоригдно гэсэн заалт байхгүй тохиолдолд кабелийн сувгууд яг өөрсдийнхөө энэ сонгуультай холбоотой мэдээлэл иргэдэд хүргээд явж байл энэ хууль зөрчсөн үйлдэл биш юм шүү гэдэг зүйлийг асуумаар байна. Тэгэхээр 18 телевизэд бол ганцхан цагийн сонгуультай холбоотой мэдээллийг хүргэх эрхийг олгоо. Бусад энэ кабелийн сувг гэж нэрлэдэг байгаа сувгуудад бол бүтэн 24 цагийн турш мэдээлэх эрхийг нь олгоцсон байгаа юм шүү. Хориглоогүй учраас энийг зөвшөөрчин гэж ойлгож болох уу? Та хуульч хүний хувьднаас энийг тайлбарлая. Ер нь бол хуульд хууль нь наривчлан заасан заагаагүй бол түүнийг ижил төсөөтэй хуулиудаар нь дагаж мөрднө гэж заагаад өгсөн байна. Энэ яг энэ хуулийн дээр бол казаул тайлбарыг голчлон хэрэглээл явчихна. Гэхдээ энэ сонгуулийн тухай хуулийн дээр бол өргөн нэвтрүүлгийн болон сувгийн гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Ганцхан телевиз гэсэн ойлголт байгаа байхгүй. Өргөн нэвтрүүлгийн радио гэдэг маань сувгийн радио гэсэн ойлголт байхгүй. Удаан ганцхан өргөн нэвтрүүлгийн радионууд л байдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр юу гэж ойлгох вэ? Бүх радио, бүх телевизүүд орно л гэж ойлгох хэрэгтэй. 82-ын 1-д зааснаар. Гэтэл үүнийг яг зөвхөн харилцаа холбооны зохицуулах хорооныхантай би уулзж ярьж үзсэлд гэтэл бүр шал өөр зүйл тайлбарлаж авчих. Яагаад та нар хуульд байхгүй юм эрх хэдлээд байгаа юм бэ гингүүд? Гэхдээ анх одоо тусгай зөвшөөрөл олгохдоо сувгийн гэж олгосон юм чинь сувгийн гэж ярина шүү дээ. Тэгээд ингээд нэг ерөөс шал өөр зүйл яриад явчихсан л. Тэгэхээр зэрэг ингэхгүй ингэж ойлгохгүй. Зүгээр анх тэр тусгай зөвшөөрлийг хуультай холбоон ингэж тайлбарлах эрх л байхгүй. Тийм учраас хуулийн сонгуулийн тухай хуулийн 82-ын 4-р хэсэг дээр үндэсний олон нийтийн радио телевизээс бусад мэдээллийн хэрэгслүүд телевиз, радионууд бүгдээрээ зар сурталчилгаагаа гэрээний үндсэн дээр явуулна л гэж заасан байна. Тэгэхээр чин зэрэг гэрээ хийх эрх нь бол бүгдэнд нь нээлттэй байна. Энэ 82-ын 4 дээрээ үнэхээр өргөн нэвтрүүлгийн телевиз гэж тодтогч өгөхгүй яасан гэдэг нэг гэж. Ер нь бол яг зүгээр энэ дээр хамгийн гол нэг хэцүү юм нь улсын дэд шүүх хууль тайлбарлахаа болцсон болохоор бид нар хаашаа хандхаа мэдхээ байчаад эрх үхий албан тушаалтнуудын юм хүнд суртлын юм хүчин хөсдөх байдалд ороод байгаа юм л та. Тийм учраас зөв энэ дэр бид нар хуулийг бол хууль бол иргэн бүрт ижилдэгш үйлчлэх зарчимтай. Эннийхээ хүрээнд хууль тайлбарлах эрхгүй этгээдүүд хууль тайлбарлаад байгаа бол бид нар ч гэсэн тухайн хуулийг тэгэл тайлбарлаад явна. Зөвхөн энэ дээр энэ хэрвээ улсын дэд шүүх хууль тайлбарлах эрх нь нээлттэй байсан бол бид нар улсын дэд шүүхэд санал асуулга хөргүүлээл энэ дээр тайлбар аваад чөлөөт оролцоо авчих боломж ирсэн. Ер нь бол сонгуульд хүн иргэн бүр телевизээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр тэгш эрэхтэй оролцуулах энэ зарчмын үүдэн дээрээс сонгуулийн тухай хуульд 82 дугаар бүлэг болгож бүхэл бүтэн ийм маш олон заалтууд 20 орчим ийм заалтууд оруулж ирсэн байгаа юм л. Тэгтэл үүнийг дагаж мөрдөхгүй ингэж өөрсдөө дураараа тайлбарлах юм бол энэ маань өөрөө сонгуулийг бодлоонтуулж төрийн эрх мэдлийг авах гэсэн ийм гэмт хэргийн шинжийг агуулж авчиж. Тэгэхээр зэрэг ийм одоо ноцтой үр дагаварт хүрэхгүй үүднээс одоо энэ дэр энэ телевизийн захирлуудын мөн ард олон нийтийн энэ үг үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ ихтгэл үнэмшил сонсож хүлээж аваачаа л гэж хүсэж байгаа байхгүй. Энэ телевиз сувг гэж яриад байгаа дээр бас нэг зүйлийг тодруулмаар байна л да. Та түрүү ярьжсэн 82-ын 12 гэдэг
заалт дээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нэгээс илүү сувгтай бол сурчлагын нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ гэдэг энд бас сувг гэсэн үг ороод ирсэн байна шүү дээ. Үндсэн сувгаар нэвтрүүлнэ гэдэг маань яг хөө зүгээр тий энэ дээр яг хөө зүгээр тий сувгийнхаа энэ ингэж байгаа юм л да. Өөрийнхөө анхдагч нэвтрүүлгээр нэвтрүүлнэ л гэж байгаа. Сувг гэдэг үг нь ороод ирж байгаа. Ингэхээр сувгийн нэвтрүүлгээр нэвтрүүлж болно л гэсэн заалт байхгүй наадах чинь. Тэгтэл сувгаар ерөөсөө нэвтрүүлж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэтэл харилцаа холбооныхан сувг гэдэг үг л орсон байх юм бол ерөөсөө нэвтрүүлж болохгүй гэдэг. Гэтэл хуулинд нь сувгаар нэвтрүүлж болно л гэсэн байгаа байхгүй тий. Зүгээр яг зүгээр энэ дэр ганцхан телевизэд 82-ын 17 дээр нэг л заалт байгаа. Харилцаа холбоо сонгуулийн сурчлагын нэвтрүүлэгт хяналт тавина л гэж. Тэгээд ингээд нэвтрүүлэгт хяналт тавих эрхээ хэтрүүлэн хэрэглээд байгаа байхгүй. Бүр одоо аль телевизээр явуулах, аль телевизээр явуулахгүй байх ийм эрхийг эдэлнэ гэдээ ойлгочихж байгаа. Гэтэл ийм эрхийг олгоогүй. Хуулинд байхгүй эрхийг л сонгуулийн ерөнхий хороо харилцаа холбоо хэрэглээд эдлээд байгаа. Энэ дээр нь л бохимдоод байгаа юм л. Ийм ойлгомжтой цагаан дээр хараар бичсэн юмыг зориуд муухарлаад албан тушаалын давуу байдлаа ашиглаад ингээд дайраад байгаад нь л иргэд бохимдоод байгаа юм л. Нэвтрүүлэгт хяналт тавина гэдэг шүү дээ. Гинжлэг яах гэдэг вэ? Коллабит юм уу? Яг зүгээр. За манай намын хүнийг муухай гаргасан. Тэнд ашиглаж болохгүй дүрсэн ашигласан гэх гээд байгаа юм. Эсвэл ямар нэгэн өө хайгаад техникийн хувьд одоо ч болохгүй нэг гэх гээд байгаа юм. Яаж хяналт тавих юм? Тий энэ дээр яг маш ойлгомжгүй юм шүү дээ. Бүр эн чинь бол зүгээр л нэг юмыг хаах л нэг тийм юу байхгүй юу? Яг хяналт тавина гэдгийг бол ургуулan ойлгоод байгаа юм л да. Энэ дээр юу гэж ойлгоод байгаа юм бэ? Хяналт тавина гэдэг маань сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл дээр заагдсан тэнд байгаа зөрчлүүд гарах нэг үе энэ дээр хяналт тавиараа л гэсэн үг. Гэтэл тухайн зөрчил дээр юу гэж заасан бэ гэхээр 71-ийн 6, 75-ийн 3 дээр бусдыг гүтгэх, доромжлох тийм ээ. Илт худал хуурамч мэдээлэл тавих энийг хориглоно л гэсэн байгаа байхгүй. Тэгвэл энийг харилцаа холбооны зохицуулах хороо тогтоох уу? Энийг үү? Тий. Амжих уу? Гэхдээ яг энийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгөөд ингээ харилцаа холбооныхон ер нь энэ гүтгэсэн юм очих нь байна шүү гэсэн одоо тийм тагнуулын мэдээ өөрчлөө явах нь шүү дээ. Гэхдээ яг зүгээр тухайн сурталчилгаа явж байгаа нэвтрүүлэгт нь одоо ингээ зүгээр борстуурын одоо ингээ төсөөлөд яхад тий ер нь бол тийм. Тэгээд түрүү энэ зүгээр ингэсэн байгаа байхгүй. Зөвхөн өргөн нэвтрүүлгийн хараад телевизээр гэж юм оруулж ирж байгаа журам баталчаад тэгсэн мөртлөө би түрүүнээс шилээд байгаа шүү дээ. Монголын үндэсний телевиз 2 дугаар сууг MNB энэ сууг шүү дээ. Сайн хуулийн дээр 82-ын 12 дээр байсан тийм 82-ын 12-ыг өөрсдөө зөрчөөд энийг ингээд бас ингээд дагуулan ороод ирж байгаа байхгүй. MNB-гээр яах гэдэг оруулж ирээд байгаа. Хил эргээр гарах гэдэг. Ашигтай бол наад бол юу чинь шүү дээ. Харин тэгэхээр өөрсдөө нь ашигтай юмудаа оруулж ирчээд юу гэдэг юм нөгөө бор зүрхээр явж байгаа хэдэн тайван кабелийн телевизийг эднэрийг л алгуулах зүйл болоо гэсэн иймэрхүү байдалтайгаар хандаал хуулиндаа хуулиа хүртэл өөрсдөө ороо тэгж тайлбарлаад яваад байгаа юм. Ерх тэгшэл хандах шүү дээ. Түрүүн инглэлдээ ганцаараа зөвхөн юм дээр гарсан. Тэдэрт одоо эрхэн байгаад одоо ингээд тайлбарлалчлаа. Бидэнд тэрвээ эрхэн байдаг бол гэж. Тэгэхээр дээд шүүх одоо хууль тайлбарладаг субъект нь байхгүй болчиход байна. Тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэднийг тайлбарлаж байгаа бол манайх бас тайлбарлая. Бидэнд бас зөв сонгуулийн хуулинд бидний зөв болохоор заалт байгаа шүү дээ. Тэгэхээр биш үү? Өргөн цариг нарийн цариг гэдэг шиг өргөн царигаараа одоо 16-нд явуулах юм байна тийм ээ. Богоно явуулах юм биш үү? Гэхдээ 1 цаг явуулах юм байна. Хуулийн гарч ирж байгаа шүү. Нарийн царигаараа бол бидний нөхдүүд 24 цаг явуулж болох юм шүү. Тийм биз? Ямар зохицуул байхгүй учраас. Байхгүй бол нээлттэй л гэсэн үг шүү дээ. Хоригдсон байхгүй бол уучлаарай үстэй. Тий. Тэгэхээр бид бол нарийн зэргийнхаа тийм ээ. Өргөн зэргийнхэн бол 1 цаг тэрийг 15 толгой хуваано яано тийм. Ийм зарчмаар явбал яадгийг. Тэгэд ийм юмыг одоо шинэ мэдсээр байж ойлгосоор байж хийж байгаа харилцаа холбооны зохицуулах хорооны дарга дээр балгансаар огцрох хэрэгтэй. Хэний тушаалаар, хэний заавраар, хэний зарилгаар би зөвөр багцаалж ил байна л да. Гэхдээ болчоосоо байл энэ хичмэр. Энэ ард нь энэ олон хүмүүсийн амьдралыг өөрсдөө болж ивэл болдго юм уу? Энэ ч ард түн бас мэдчихэж шүү дээ. Түрүүн бас тэр тусгай зөвшөөрөл гэдээ ярьсан. Тусгай зөвшөөрлийг сувг авахдаа төрөлцсөн чиглэлээр авдаг байхгүй харилцаа холбооны зохицуулах орооноос. Тухайн мэдээлэл юм уу танин мэдгүй эсвэл одоо нийгэм эдийн засаг гэсэн энэ чиглэлүүдээр аваад за жишээлх юм бол мэдээлэл юм уу нийгэм эдийн засаг дээр авч үзэхэд энэ сонгуульчин бол өөрөө нийгмийн одоо
амьдралд оролцоод явж байгаа бидний нэг юм процесс шүү дээ. Тэгэхээр энэ 80% төрөлцсөн чиглэлийг одоо энэ нийгэм эдийн засгийн сувг хангах ёстой гэж төрөлцсөн чиглэлээ бид нар чаарддаг мөртлөө энэ нийгэм эдийн засагт оролцох бид нар одоо энэ мэдээллийг түгээх тэр боломжийг олохгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бараг одоо энэ 80% юм дээр бараг энэ сонгуул гэдэг үгийг бараг хэрэглэхэд болохгүй болно. Тэ? Хэрвээ энэ үгийг хэрэглээд ямар нэгэн байдлаар мэдээлэл гаргах юм бол харилцаа холбооны зохицуулахаараа сонгуулийн ерөнхий орой тэгээд цагдаагийн байгууллагатай хамтраад за энэ тухайн телевизийн тусгай зөвшөөрлийг сонгуул өнгөртөл юм уу 6 сараар төдөлзүүлнэ гэсэн бүр юм сүрдүүлсэн юм хууль батлагдсан байгаа байхгүй журам. Тэгэхээр энэ дэр бол айгүй ойлгомжтой болчих. Бид нар бол нийгэм эдийн засгаар мэдээлэлээ бэлдээд ард иргэдтэй одоо тэнцвэртэй мэдээллийг хүргэж яхад энийг явуулж болохгүй гэдэг чинь айгүй утгагүй байхгүй. Тулгай захирлын одоо яг саний ярьсан зүйлээр бас нэг зүйлийг бас нэмээд хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь бол сэтгүүлч бас түрүү асуулаа тийм ээ. Ер нь яагаад энэ төрөлцсөн сувг телевиз гэдэг иймэрхүү ойлголт байгаа юм бэ гэд тэ. Тэрэн дээр бол яг тулгай захирлын хэлдгээр нийгэм эдийн засгийн сувг гэдэг дээр бол яг энэ төрөлжөлтийг тооцохдоо ийм зүйлийг нийгэм эдийн засгийн төрөлд хамруулан тооцно гэж үздэг. Хэрнээ улс төрийг ерөөсө хамруулахгүй гэдэг ийм одоо зарчмыг баримталж байгаа нь бас өөрөө эргээд одоо энэ надаас асуултын хэмдэг байгаад байгаа аахгүй юу. Тэгээ нийгмийн харилцааг нийгэмд болж байгаа асуудлыг шийдвэхийн тулд хоёрдугаар Монгол улсын бүх иргэнд хамаатай сонгогдох эрхээ эдлэх энэ одоо маш чухал цаг үед эдгээр телевизүүдийн үйл ажиллагаанд шууд оролцоод төр оролцоод явж байгаа нь өөрөө бас өрөөсгөл иймэрхүү хандлагыг одоо нийгэмд бий болгож штэ. Хуулиа харахаар ийм ойлгомжгүй. За дагалдах журам гараад ирэхээр хуулиасаа давсан журмыг холбогдох газрууд нь баталцдаг. Монгол улсад тэгвэл хууль байгаад ямар хэрэгтэй вэ? Хуулиа батлаад цаг алдах ямар хэрэгтэй вэ? Гэдэг ийм асуудал. Энэ дээр би бас нэхэд нэмэт нэг юм хэлчихэ. Одоо юу гэдэг манай телевиз үзэхэд мэдээллийн сууг 80%. Манай телевиз өглөө 6 цагаас сахгуулаад шөнө 12 цаг хүртэл явхад тэрний 80% мэдээлэл явна. Тэгээд заагаад өгсөн. Тэгээ одоо сонгуулийн үеэр бид нар одоо мэдээ явуулж чадахгүй юм чинь одоо тэгээд улс орнд олж байгаа мэдээлэлээ сонгуулийн мэдээллийг өгч чадахгүй. Тэгэнгүүт юу юм? Тэгэнгүүт сонгуулийн дараа харилцаа холбооноос шалгалт ирнэ. Шалгалт ирэнгүүтээ нэг судалгааны газраас очиж нэг судалгаануудыг шиширдээ юм аваад уучлаарай танах сая яг 6-7 сард 80% хүрээгүй байна. Одоо тэгээ танах төрөлцсөн юм да хүрэхгүй юм чинь одоо танахыг хаа. Ерөөсөө кабелийн нэг сувгуудыг байнгын ингэж дарамтлагдаг ингэж байнгын одоо нэг юм тийм хэцүү байдалд оруулж ижил балхан сүрэн гэдэг хүн одоо санаа сэтгэл намраад сайхан бүтэн ойртой хоног юм яадаг. Одоо тэгээд яах вэ? Сонгуулиор одоо мэдгүй би одоо ямар мэдээ явуулахыг мэдэхгүй байна. Тэр харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл байгаа шүү дээ. Телевизийн хоёр тусдаа зөвшөөрөл байгаа. Нэг нь өргөн нэвтрүүлгийн, нэг нь кабелийн сувгийн гэдэг. Тэгээ энэ хоёр тусгай зөвшөөрлийг нь харахаар одоо тайлбарлаад байгаа нь бол өргөн нэвтрүүлгээр зөвхөн гарна гэж байгаа. Тэгэхээр өргөн нэвтрүүлгийн телевиз гэж юу хэлэх вэ гэхээр бидний ойлголтоор бол агаарын долгионыг ашиглаж эфирээ нэвтрүүлгээ цацдаг телевизийг хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн агаарын долгионыг ашиглаж нэвтрүүлгээ цацж байж тэр сонгуулийн сурчлагаа явуулаа гэдэг юм тавьж байгаа. Тэгэхээр энэ телевизүүд маань өөрсдөө энэ кабелаар дамжуулж яагаад реклам тэр нэвтрүүлэг сонгуулийн мэдээллийг гаргах гээд байгаа юм бэ? Кабелаар дамжуулж явахыг боловлчих гэдэг шүү дээ. Ягаад гэвэл бид нар кабелаар дамжуулж телевизээ гаргадаг учраас болохгүй. Та нар бол болохгүй. Тэд нар өргөнөөр цацж байгаа. Тэгвэл кабелаар дамжуулахын болоод энэ телевизүүд өөрсдөө кабелаас одоо гарддаг юм уу яадаг юм те. Энэ өргөн нэвтрүүлгийн телевизээр кабелаар гарнаа гэсэн юм уу дамжуулна гэсэн ямар ч заалт, ямар ч дүрм журм байхгүй. Өргөн нэвтрүүлгээ цацна гэсэн л тусгай зөвшөөрөл байна. Тэгэхээр энэ сонгуулийн мэдээлэл бол ерөөсөө өргөн нэвтрүүлгээр тэгэхээр энэ айлууд бол өөрөөр хэлбэл кабелийн телевизтэй айл бол сонгуулийн мэдээлэл авч чадхаа болох гээд байгаа. Энэ журмыг харуул. Чадхаа болохоос гадна яаж болох вэ гэхээр зөвхөн кабелийн телевизээ үзэхээр энэ нөгөө агаараар цацж байгаа телевизийг үзэхэ болчиход байгаа. Кабель үздэг айл бол зүгээр антенаар үздэг айл бол зөвхөн энэ сонгуулийн мэдээллийг одоо авах байдалтай болоод энэ талаас нь бид нар тэгвэл дахиад тайлбарж болж байгаа юм. Тэрийг чинь түрүү шийдсэн шүү дээ амраа зэрлээ. Бид нар яриад бид нар нарийн зэрэгээрээ явъя. 24 цагийн хязгаарлалтгүй нөгөө мэдээлэлээ хүргэе. Ямар ч бид нар сонгуулийн хуультай холбоотой зохицуулт байхгүй тэртээ кабелийн суугууд өдөр өргөн зэрэгээрээ яваг. Тийм нөхдүүд өргөн зэрэгээрээ 24 цагт ганцхан цагийн сурчлагаа явуулдаг. Тийм одоо тэгээд ерөөсөө нэг бол энэ кабелийн суугууд
кабелийн дахин дамжуулахын телевизүүдтэйгээ хамт батлая. Тэгэл зөвхөн агаараар тэр сонгуулийн сурталчилгааг 18 телевиз хүргэх. Тэгэл ерөөсөө ийм хоёр сонголт л байгаа. Энэ ерөөсөө энэ сонгуулийн нэг юм зохицуулах хороол ерөөсөө бодлын дандаа тарьдаг газар л та. Тэгээ яхаа наш тэгдэг юм. Тэгээ энэ одоо бид нар бол одоо энэ сонгуулийн ерөнхий хороо за харилцаа холбооны зохицуулах хороо одоо төрийн 3 өндөрлөг за шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар бид хандаж болох бүхэл газар хандсан байна. Хэрвээ энд одоо ингээд тоймтой хариу өгөхгүй янз бүрийн байдлаар шийдэхгүй одоо бултах ажилдаа ирэхгүй өвчтэй болох одоо тий хүний бултах олон янз шүү дээ. Олон янз арга шүү дээ. Ийм аргууд ингээд хэрэглээд явах бол бид энийг явуулахаас өөр аргагүй. Явуулна. Энэ бол яагаад гэвэл бид сонгуулийн хуулийн дагуу одоо 5 сарын 30-ны өмнө бид манай телевизүүд консорциум телевизүүд бол одоо сонгуулийн ерөнхийд хандаад өөрсдөө цагийн хуваар нэвтрүүлэг шалгал болцоо бүгдийг бичээд өгчин. Тэгээд одоо бас бид явуулахаас аргагүй байдалд орно. Тэрээс хамгийн давчхандаа үндсэн хуулинд байгаа. Хүний үг хэлэх эрхийг тий хангаад өгөөч. Бас хүний мэдэх эрхийг мэдээлэл авах эрхийг хангаад өгөөч гэдэг л имэйл босч байгаа шүү. Тий. Түүнээс илүү юм өсөхгүй шүү дээ. Энэ угаасаа энэ цагаан дээр хараар бичсэн энэ Монгол Улсын одоо хуулийн дээр байж байгаа сонгуулийн хууль энэ дээр байж байгаа. Тэгээ энэ дээр байж байгаа юм л одоо бид баримтлахаас аргагүй. Хэрвээ эндээ ямар нэгэн тайлбар биднийг одоо энэ журамдаа одоо өөрчлөлт оруулаад алдаагаа засахгүй юм бол энэ угаасаа алдаатай журам нь эргээд алдаатай сонгуул явуулахад одоо нөлөөлнө гэж. Ийм л байдалд хүргэнэ. Тэгэхээр энэ одоо Бадган сүрэн бол одоо энэ алдаагаа засах хэрэгтэй баг. Тэгвэл сонгуулийн ерөнхий орны дарга за орлогч болд сайхан гэдэг баха. Болд сайхан одоо даргатай бас уулзцаа бид нар уулзсан өнөөдөр өглөө. Юу гэж хэлдэг вэ гэхээр бид үнэхээр мэдэхгүй. Одоо өргөнлөхийн, нарийнлөхийн, бүдүүнлөхийн үнэндээ даадгаж ойлгохгүй байна. Юун чин бүүм. Энэ Балган сүрэн гэж нөхөр одоо төрөөс одоо энэ танаа энэ зохицуулахаар хариуцсан юм байна лээ. Энийний оруулж исэн саналыг л одоо бид нар гар өргөө баталсан. Бид ягаад нэг одоо дотор нь бид нар өөрсдөө энэ төлөв мэдлэггүй ийм улсууд учраас төрийн хамаарж байгаа одоо чиг үүрэг энэ байгууллагын одоо бид нар саналыг үгүйсэх ч юм уу эсвэл үл идэх байдал гаргах нь зохисгүй маа гэдэг тийм тайлбар тавьж. Энэ ч бас үнний ортол баг. Ер нь тэгэл явж явж Балган сүрэн дээр л бууж байгаа юм биш. Тий. Тэгээ балга ерөөсөө Балган сүрэн л дээ. Ийм юм байгаа юм л. Сонгуулийн тухай хуулиуд сувгийн телевизүүдэд хориглосон залт байхгүй байна. Сувгийн телевизүүд өдөржингөө нэвтрүүлэг сурталчилгаа явуулснаас болж үүсэн гарах хохирол буюу түүнд хариуцлага тооцох систем байхгүй байна. Өргөн нэвтрүүлгийн телевиз болон үндэсний телевизэд зориулан гаргасан журам байна. Тийм учраас сувгийн телевизүүд бол хэвлэн нийтлэх үндсэн хуулийн 16-гийн 16 заагдсан энэ эрхийнхээ хүрээнд ерөөсөө өдөр шөнөгүй сурталчилгаа явуулж болох юм байна гэж ойлгоно. Учир нь бол одоо ингэж юм л хууль болон гэрээнд тусгайлан заагаагүй бол хуулиар хориглоогүй бол түүнийг зөвшөөрсөн тооцно гэсэн. Энэ ерөнхий зохицуултайгаа хүрээнд л явах нь зүйтэй болчихж байгаа. Яагаад гэвэл энийг зөвхөн мэдгдснээр болчихно. Өнөөдөр одоо ингэж суугаад ингэж ярьж байгаа нь өргөдөл гомдол санал хүсэлтийг бичгээр болон амаар гаргаж болно тийм үү. Тэгэхээр зэрэг бид нар амаараа гаргачлаа. Энэ бол ерөөсөө сувгийн телевизэд хамааралтай журам биш юм байна. Энэ журман дээр чинь сувгийн телевизүүд хэрвээ сурталчилгаа явуулах юм бол ийм хариуцлага ногдуулна гэсэн хуулийн зохицуулт байхгүй байна. Тэгэхээр зэрэг сурталчилгаа явуулснаас болж үүсэн гарах энэ хариуцлагууд байхгүй болохоор өргөн нэвтрүүлгийн сувгууд бол 1 цаг явуулах юм байна. Бусд нь бол чөлөөтэй явуулах юм байна. Ингэж л ойлгож байгаа. Ингэж л ойлгогдно угаасаа. Хэрвээ хуулиар хоригдсон байхад явуулсан бол хариуцлага тооцох тухай яригдана. Гэтэл энэ журман дээрч сувгийн телевизэд хариуцлага тооцох тухай алга тийм ээ. Хуульд ч алга. Сонгуулийн тухай хуулинд ч алга. Тэгэхээр зэрэг сонгуулийн тухай хуулийг сувгийн нэвтрүүлгээс гадна зөвхөн өргөн нэвтрүүлгийн телевизийн зориулагдсан юм а гэж тайлбарлаж байгаа бол тэгвэл бид нар зүгээр ердийн явуулдаг журмаараа явуулаад явчихлаа. Энэ ямар ч энэ дээр бол хууль зөрчсөн зүйл байхгүй байна. Тэгэхээр ийм хортой үр дагавар үүсгэх гээд хүсээд байгаа юм уу? Яагаад байгаа? Энэ бол мэдэхгүй байна. За баярлалаа ингээд. Бидний бас ярилцах цаг өндөрлөх болсон байна. Ямар тач одоо энэ харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан энэхүү хуулийг давсан одоо журам хэмээх энэхүү одоо асуудлын өр нөлөөгөөр за хэвлэл мэдээллийн байгууллагууд бол
үзэгчдэд хэвлэл мэдээллээр дамжуулж одоо мэдээлэл хүргэх эрхэн зөрчигдөж байгаа. Дээрээс нь за одоо сонгогчд үзэгчд хэвлэл мэдээллийн одоо эдгээр байгууллагуудаас одоо мэдээлэл авах энэ эрхэн давхар зөрчигдөж байгаа юмхөө асуудлуудыг бид эргэн ярилцлаа. Тэгээд энэ талаарх мэдээллийг бид дараа дараагийн нэвтрүүлэг болон мэдээллээр бас үзэгчдэд хүргэх болно.